Та нар нэг нөхрийнхөө хийсэн хэргийг Есүст итгэж ертөнцийн эзний үгээр явдаг нөхдийнх нь бүлгээр хилэлцүүлэхийн оронд Есүсийг үл ойшооч. ертөнцийн эзнийг үл ойлгогч хүмүүсээс бүрдсэн олон нийтийн шүүхэд өгөхөөсөө итгэхгүй байна уу? Дэлхийн сүнхэд Есүст итгэдэг хүмүүс түүний хамт хүн төрлөختний бүх хэргийг шүүх болно гэдгийг та нар мэдэх үү? Хожим та нар тийм олон хүний хэргийг шийдэх ёстой бол одоо бие биеийнхээ өчүүхэн хэргийг шийдэж чадахгүй гэж үү? Бидний амьдралд тохиолдох аар сар хэргийг байтугай. ертөнцийн эзний Ервсын элч нарын ажлыг бид хожим захирах хэрэгтэй болно. Иймээс тийм дэмий нэг хэрэгүүдийг та нар Иесуст үл итгэгч хүмүүсээр шийдвэрлэх ёсгүй. Тийм хүмүүс Иесуст итгэдэг хүний хувьд юу ч биш учраас дээрх байдал гарвал та нар ичиж зовох ёстой. Хэрэг шийдэж чадах ухаантай хүн та нарын дунд нэгч байхгүй гэж үү? Тийм хүн байгаа нь зайлшгүй боловч та нар өөрсдийн дунд гарсан хэргийг Иесуст үл итгэгч хүмүүсийн шүүхэд өгдөг гин. Энэ бол байж болшгүй хэрэг юм. Хоорондоо маргалдаж бие биеэ шүүхэд өгдгийг чинь үзвэл ертөнцийн эзний хэлсэн ёсоор бие биедээ хайртай болж хараахан чадаагүй байна гэсэн үг. Та нар нэгийгээ шүүхэд өгснөөс өөрсдөө мэхлүүлж хохирсон нь хавьгүй дээр. Гэтэл та нар бие биеэ мэхэлж хохироож байна. Та нарт мэхлүүлж хохирогчд бол Есүст адилхан итгэдэг нөхөд ч наажээ. Гэмт хүмүүс ертөнцийн эзний Ервсын улсад орж мөнхийн жаргалтай болж чадахгүй гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар өөрсдийгөө мэхлэх хэрэггүй бөгөөд дорх зүйлийг сайн санацгаа. Самуун, завхай, худал бурхан хүндэтгдэг. ертөнцийн эзний эсрэг үзэл сурталтай. Бие биетэйгээ булай холбоотой. Хулгайч, шунхай, ууж согтуурагчд, дээрэмчд болон бусдыг ховлдог хүмүүс ертөнцийн эзний Ервсын улсад орж мөнхийн жаргалыг олж чадахгүй. Та нарын зарим нь Иесуст итгэхээс өмнө тийм байсан боловч их эзэн Иесус Христ алагдаж өөртөө итгэсэн хүний гмийг цагаатгасанд итгэж улмаар түүнтэй нэгдэж өөрчлөгдсөн. Үнэхээр Иесус Христ ертөнцийн эзний ариун сүнсний хүчээр та нарын гмийг бүрмөсөн уучлан цагаатгаж түүнд өгсөн билээ. Бид Иесуст итгэдэг болсон учраас ямар ч шашны хууль дүрмийг дагах хэрэггүй болсон. Тиймээс дуртай юм хийж болно гэж зарим нэг чинь ярьдаг. Энэ үнэн боловч дур зоргороо аашлах нь хэнд ч ашиг өгөхгүй. Би бас л ингэж ярьж чадах боловч хэрэггүй юмд өөрийгөө боолчлуулахгүй. Хоол унд ходоодонд, хүний ходоод хоол унданд зориулагдсан гэж хүмүүс ярьдаг бөгөөд дэлхийн сүнхэд ертөнцийн эзэн хүнийг өөрчилж хоолч хэрэггүй, ходоод ч хэрэггүй болно. Хүний ходоод хоолнд зориулагдсан боловч хүний бие зав хайрхад зориулагдаагүй шүү. Харин хүний бие санаа сэтгэл их эзнийг хүндлэхэд зориулагдсан бөгөөд хүнд хэрэгтэй бүхнийг тэр хангаж өгдөг. Бас их эзэн Иесусыг алагдсны дараа энэ ертөнцийн туйлын их хүч чадалтай эзэн дахин амьдуулсан билээ. Иесуст итгэдэг хүмүүс бид нас баравч хожим үүний адилаар дахин амь орно. Биеийн эд эрхтэн бүр биетэй салшгүй холбоотой адилаар Иесуст итгэж түүнтэй нэгдсэн хүмүүс бид түүний биеийн эд эрхтнүүд шиг болжээ. Та нар үүнийг мэдэхгүй гэж үү? Тийм учраас хэрв би ямар нэгэн янхантай нийлбэл Христийн биеийг бузар янхантай нийлүүлжээ гэсэн үг. Та нарын дотроос хэн ч ийм байдалд орохгүй байхыг би хүсэж байна. Эмэгтэй эрэгтэй хоёр нийлэхдээ нэгэн бие болон нэгддэг гэсэн үг ертөнцийн эзний сургаалд байдаг учраас хэрв хүн янхантай явдвал түүнтэй нэгэн бие болсон хэрэг. Үүнийг ямагт санацгаав. Бас их эзэнд итгэж түүнтэй нэгдсэн хүний сүнс их эзний сүнстэй нэгэн сүнс шиг болдгийг. Та нар ямар ч завхай явдалд холбогдож болохгүй. Ер нь альва гэмт хэрэг хүний бие сэтгэлд их нөлөөтэй. Харин завхайрах нь хүний бие болон сэтгэлд адилхан муу нөлөөтэй учраас завхайрсан хүн өөрийгөө бүхэлд нь бозарлаж байна гэсэн үг. ертөнцийн эзэн та бүгдэд өөрийнхөө ариун сүнсийг өгсөн учраас үлгэрлэвэл та нарын бие болон сэтгэл тэр ариун сүнсний орших сүм болсон билээ. Бас их эзэн Иесус алагдаж та нарыг гэмт амьдралын боолчлоос чөлөөлж өөрийн болгосон учраас та нар одоо өөрсдийнхээ амьдралын эзэд биш, ертөнцийн эзнийх болсон. Иймээс ертөнцийн эзнийг бие, сэтгэл санаагаараа байнга хүндэтгэж ямар ч бузар юм хийлгүй бүгдийг түүнд зориулан алдаршуулах хэрэгтэй.